Монгол орны уудам тал хээрийн бүс болох Дорнод аймагт уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө жилээс жилд илүүтэй мэдрэгдэх болжээ. Тэгвэл энэ нутгийн зан олон уламжлалт мэдлэгээ орчин үеийн арга барилтай хослуулан байгальтайгаа зохицон амьдрах шин шийдлүүдийг адапт төслийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж байна. За бид Дорнод аймгийн Матас сумын 1-р бригадын малчин зөрөгцөтөр гэж юм байна да. 5 үеэрэл одоо мал аж ахуй малж байна. Амбал дөрүүлээ. Нэртэйгээ ханилаад нэг гэрт ороод 10 жил болсон байна шүү дээ. Эсвэл баггүй хугацаа юм болов гэж бодод тийм шүү дээ. Сайн тухтай сайндад модохтой модоод сайхан л амьдарч байна. 13 оноос ахуулаад яг эрчимтэй мал дээр байгаад мөр малаа, дом малаа, хон хөр тэмээ гээл бүх төрөл дээр нь л өсгөж үржүүлэх гэлхэж явна. Манай одоо тал хээр гэдэг утгаараа ч юм одоо бороошлт одоо энэ чийг муу хөснөс болж иж ногоо жоо хож үйдэж байна. 5 сар 6 сар гаргаад идэр хаяа ногоо идэхэр чинь бас мал одоо яг бүрэн тарах хэвээрээ авч амжаагүй байх үед нь засцууд болцохоор жоох эрсдэл өндөртэй. Ягаад гэвэл тал нутаг болохоор чинь шуур гэдэг юм чинь эрсдэлтэй. Байгаль цагуурын сорилт гамшигын эрсдэл нэмэгдэхийн хэрээр малчид зөвхөн мал аж ахуйгаас хамаарах биш, амжиргаагаа төрөлжүүлэх шинэ боломжуудыг эрэлхийлж буй. Эдний байгуулсан хүлэмж нь өрхийн хүнсний хэрэгцээг хангахын зэрэгцээ, эрсдэл нөхцөл байдлыг даван туулах бодит шийдэл болжээ. Ингээ сайн гашихгүй бол мал ороод юм чинь. Өнгөрсөн жил үгнэ хэдэн жимсний моднод ургасан бохгүй юу гэнэ. Анаашаа ороо. Нэг хүлэмжний зураг хараад нэг ийм хүлэмж байх хэрэгтэй юм байна гэж энэ хүлэмжийг одоо босгосон. Маань чинь тал салхилттай болохоор би бас бүр ингээд ийм налуу ийм гарацгийн налуу болгоод бас нэг дэрвх ийм салхи зүсэлт гэдэг юм чинь бас нэг жоохон тооцоод үзсэн шүү дээ. Тэгээд лаврын 2 жил одоо 3 дахь жилдээ лав салхин хийсэнгүй доктортой сайхан л байна. Өнгөрсөн жил энэ талд нь ингээд дандаа помидор тариад энэ талдаа энэ өгөрчийг тарьсан. Тэгээ өгөрчийн энэ талдаа сайхан ургаад энэ талдаа бас помидор нь ургацаа бас авсаа. Иргэд одоо яг 100% бид нар бол ерөөхдөө тийм бол тарилан ч юм биш шүү дээ. Ямалаач зүгээр нэг сонирхлаараа хүнснийхаа ногоо болж өгөөл нэг өөртөө тариад ургуулад авчихъя. Бас хүүхдүүдээ бас нэг жоох ажил сургая гэсэн бодолтой. Уур амьсгалын өөрчлөлтөд асан зохицно гэдэг нь зөвхөн нэг айл нэг өрхийн асуудал биш. Тиймээс ч малчид нэгдэн хоршиж сургалт хөгжил, хамтын ажиллагаа, мэдлэг туршлага нөөц боломжоо тэлэн доктортой хөгжлийн үндсийг бүрдүүлж байна. Хоршоо 2023 оноос ахуулаад байгуулагдаад тэгээ одоо хүртэл явж байна да 11 өрхтэй. Гişүүд нь тэгэл 30 гараад гişүүд байна да. Бидний л хоршоо байгуулах анхны яг үүсгэрний тийм ээ хаваарийн хүмүүс ах дүүнэр ирээд тэгээ дээрэс нь энэ төсөл хөтөлбөр хэрэгжиж ирээд адапт төслийн хүрээнд бол энэ ард байгаа энэ агуулгыг барьж өгөөд дээр нь энэ ногоон тэжээл тарих энэ хашаа тэгээд нэг газар хагалагч, сэрүүлэгч, өвсгөгч машин өгөөд. Одоо энийг л одоо бүрээ ашиглаад даршаа бэлтгий, буурцгийн балбад авчий. Айл айлаар нь нэр усаар нь тампон дээр нь сайхан дугаарлаад нэрлээд энэ сайхан агуулгатай хороонда. Бид нар өнгөрсөн жил бол 200 га авсан. Энэ дээрээс бол ерөөдөө тэгэл нэг сайндаа унжаад нэг 10 гаруй мянган бодол ус авчаа. Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр малчид өдгөө олон малтай байхаас илүү ашиг шинтэй, чанартай сүргийг өсгөн үржүүлэхдээ анхаарах болжээ. Энэ нь мал аж ахуйн өрөөгөөжийг тогтвортой хадгалах чухал гарц болж байна. Малын үйлдвэр ухаан дээр бол эцэг мал дээр анхаарал байж байна. Би өөрийнхөө өхрийг болохоор ангус үйлдвэрийн бухаар. Энэ манайхны сэрүүн нөхцөлсөн бас төсвөр төвчээр сайтай мухар мэлтэн болохоор бүр ч илүү. Өвөг дээдсээс өвлөгдсөн малч ахуйгаа хадгалан үргэлжлүүлэхдээ шин цагийн сорилт, уур амьсгалын өөрчлөлтөд асан зохицож буй зоргоо шиг залуу малчид олон бий. Тэд уламжлалт мэдлэг туршлагаа орчин үеийн арга барилтай хослуулан их нутаг, байгаль дэлхийтэйгээ зохицон амьдрах шин цагийн өнгийг тодорхойлж байна. Одоо нэ өсний налуу хаашаа байх уу, одын баримжаа ямар байх уу, цагаагарыг яаж хэмжих үү, орой яаж нар шимгүүл маргааш ямар өдөр болох уу гэдэг
мэтчлэн бол дуршлага байдгийн. Тэгээд одоо тэрэн дээрээсээ дахиад нэмэгдүүлээд энэ одоо нэг шинжлэх ухааны талаас гэх юм уу да тийм ээ. Ийм сургалтуудад орж ирээд ингээд бас ажиулаа ингээд бодоод үзэхэд байгальтайгаа дэндүү ойрхон байдаг хүмүүс малчин бид юм бэ. Гинтийн эрсдэл гэдэг юм бол бидэрт тохиолдоход хизээч ирэхэд бэлэн болсон юм шүү дээ. Одоо энэ салхи шуурга, галт хүмэр, манай энд бол ер нь галт хүмэр зонхилдог. Өөрийн буруутай үйлдэлээс болон малхан нургуу болчихоод тэгээд тэрийгээ бусдад бас энэ ялчгүй юм болцсон ингэсэн гэдэг гомдлоод байхаас илүү бас нэг өөрсдөө мэдээлэлтэй байгаад аль болж игэл малаа бүрэн хамгаалж хашаа ороо саравч сайн бэл дээрээ л гэж хэлээ да малчтаа зориулаад. Тэгээд энтэйгээ тасан цогцоод амьдрах юм бол тэгээд амьдрал баян штэ. Тэгээд хөгжөөл юм шүү дээ малчт минь тэгээд.